Эрхэм үндэт улсын их хурлын дарга гишүүдээ Транс Азийн төмөр замын сүлжээний тухай засгийн газар хоорондын хэлтсээрийг 2006 онд Нэгдсэн үндэсний байгууллагын Аз номхон далайн эдийн засаг нийгмийн комиссийн чуулганаар баталсан бөгөөд Монгол улсын их хурл 2007 онд сойрхон баталсан. Энэхүү хэлтсээр нь олон улсын ач холбогдол бүхий төмөр замын шугамуудыг тодорхойлсон бөгөөд хэлтсээрт оролцогч талууд тус тусын бодлогын бичиг баримтын хүрээнд хэрэгжүүлүүл зохих уялдуулсан төлөвлөгөө хэлбэрээр батлагдсан. 2024 оны 12 дугаар сарын байдлаар хэлтсээрт оролцогч 25 улс байгаагаас манай хоёр хөрш болох Орос гэтэд хоёр багтаж байгаамаа. Транс Азийн төмөр замын сүлжээний ажлын хэсгийн 2023 оны хуралдаанаар тус хэлтсээрт төмөр замын тээврийн мэдээллийг цахимаар солилцох ерөнхий зарчмуудыг шинэ 3 дугаар хавсралтаар нэмж баталсан. Тус зарчмуудын зорилго нь Транс Азийн төмөр замын сүлжээнд төмөр замуудын хооронд түүнчлэн төмөр замууд болон хөлийн хяналтын байгууллага, гайлын хяналтын байгууллагууд хооронд харилцан цахим мэдээлэл солилцохтой холбоотой зохицуултыг уялдуулах үндэс суурийг бий болгосон. Монгол улс нь тус хэлтсээрт оролцогч улсын хувьд хэлтсээрийн нэмэлт өөрчлөлт нэгдэн орсноор бусад улс орнуудтай нэг зарчим тулгуурлан төмөр замын тээврийн цахим мэдээлэл солилцох, энэ талаар наривчилсан хоёр талт болон олон талт гэрээ хэлтсээр байгуулах боломж өрдөх өгөөд ингэснээр төмөр замын тээврийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөхөд түлхэж үзүүлнэ гэж үзэж байна. Иймд Транс Азийн төмөр замын сүлжээний тухай засгийн газар хоорондын хэлтсээрт оруулсан нэмэлт өөрчлөлтийг сойрхон батлах тухай хуулийн төслийг Монгол улсын их хурл танилцуулж байна. Хэлтсэн шийдвэрлэж өгнө үү? Анхаарал тавьсанд баярлалаа.